Монгол Улсын хурлын дарга Зандан шатар анхны гадаад айлчлалаа энэ сарын 11-ээс 15-ны өдрүүдэд Швейцарын холбооны улсад хийж байна. Айлчлалын хүрээнд тус улсын гадаад хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга Паскал Байрисвель, сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Даниэла Стоффел, төрийн зөвлөлийн гадаад харилцааны байнгын хорооны дарга Филиппо Ломбардинаар улсын хурлын даргад бараалхлаа. Гадаад хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга хадагтай Паскал Байрисвельтэй хийсэн уулзалтаар Швейцарын холбооны улсын гадаад хэргийн сайдын Монгол улсад хийсэн айлчлалын үеэр харилцан тохиролцсон хамтын ажиллагааны олон асуудлыг хугацаа алдалгүй үр дүнтэй хэрэгжүүлэх нь чухал болохыг санал нэгтээ тэмдэглэлээ. За уулзалтуудаар Монгол улсын засгийн газраас баталсан офшор бүсийн жагсаалтад Швейцарыг оруулсан тухай асуудал хөндөгдсөн юм. За энэ талаар улсын хурлын дарга Зандан шатар Монгол улсын засгийн газрын асуудлыг зохистой шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байгааг мэдгдлээ. За сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга хадагтай Даниэла Стоффел авилга мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх асуудлыг Швейцар улс Монголтой адил онцгой анхаардаг. За манай улс мөнгө санхүүгийн талаарх олон улсын стандартыг чанд мөрддөг. Тиймээс нэгдүгээрт эрх зүйн тусламжаа харилцан үзүүлэх тухай гэрээг хоёр орны хооронд ойрын үед байгуулах, хоёрдугаарт 20 гаруй жилийн өмнө байгуулсан давхар татвар ногдуулахаас зайлсхийх хэлцээрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэж байна. Үүнтэй холбогдуулан хоёр талын хамтарсан ажлын хэсэг байгуулах, Швейцарын холбооны улсын ерөнхийлөгч буюу сангийн сайдыг Монгол улсад айлчлуулах энэ үеэр дээрх асуудлуудыг шийдвэрлэх саналыг тавьж байна гэлээ. Улсын хурлын дарга Зандан шатар түүний саналыг бүрэн дэмжиж байгаа илэрхийлж асуудлыг Монгол улсын засгийн газарт уламжилж хугацаа алдалгүй шийдвэрлэх талаар парламентын зүгээс онцгой анхаарал хандуулах болно гэлээ. За мөн манай талаас тавьсан Швейцарын холбооны улсын элчин сайдын яамыг Монголд нэг Швейцарын парламентад Швейцар Монголын бүлэг байгуулах саналыг төрийн зөвлөлийн гадаад харилцааны байнгын хорооны дарга ноён Филиппо Ломбарди нааштайгаар хүлээн авч шийдвэрлэх талаар төрийн зөвлөлөөс онцгой анхаарах болно гэлээ. За ийхүү тодорхой асуудлуудаар хоёр тал нэгдсэн ойлголцолд хүрч чадсан нь улсын хурлын дарга Зандан шатрын айлчлалын нэг чухал үр дүн боллоо.